За юу яцхан өнөөдөр та бүхэнд Японы алдар аимшигтай нэгэн газрын талаар ярихаар бэлдсэн минь инглээ. Дуглан сууж таалан сойрох нь. Японы бэлэгдэл гэвэл хамгийн түрүүнд толгойч орж ирэх юм бол иргэд тойрныхоо байгаль тунд сүрж авахлантайгаар сүндэрлэх Фужи уулаас илүү танил илүү дотн дүр төрх бий гэж юу. Фужи уул нь Арман тохорны мөн чанарыг өөртөө шингээсэн билээ. Урлаг уран зохиол, яруу найраг, кино, гэрэл зургийн ертөнцид Японы хамгийн өндөр уул тоо томшгүй олон бүтээлийн их сурвалжуулж өгсөн билээ. Олон зууны турш ариун дагшимээ үзэгдэж ирсэн Фужи уул нь мөргөлчд, аялагчдын очих газар байсаар ирсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс түүний гоо үзэглэн утга учирыг бишрэн харж жил бүр тасралтгүй зовдөг билээ. Гэвч Фужи уул нь зүгээр нэгэн өглөн тунд сүндэрлэх ганцхан оргил төдийхөн зүйл биш үлээ. Түүний хүрээлсэн байгалийн гайхамшгууд нь түүний нууцлах шинжийг улам гүнзгий болгодог. 5 нуурын гялалцуус, улирлаас улиралд өнгөсөлдөг цэцгийн талбайнууд мөн өтгөн шигвэ модоор бүрхэгдсэн. Гайхамшигтай олон янзын байгалийн тогтцод энд оршин. Эдгээр оймодны дундаас нэг нь онцгойлон олонний анхаарал төсөөллийг татсаар ирсэн билээ. Энэхүү газар нь Аокихара ой, Японоор Жиоко буюу модтын тэнгисийн нэрлэгддэг энэ олон зууныг дамжин Фужи уулын баруун хөдөлд оршсоор ирсэн юм. Нэрэндээ тохирсон шиг өтгөн ногоон тэнгис мэдийн ноон маргаан гүйцэслэн дээж нэг л чихүүд сүргэн уур амьсгалтай. Очоод үзвэл биеийн шар үст дорхнол сэрийхээр эвгүй газар билээ. Энэ зүгээр л нэг мушгирсан үндэс чимээгүй жимүүдээс цааш илүү гүн гүнзгий айд сүргэн зүйлс энд бий. Учир нь энд байгалийн онцлогоос гадна түүх дамаг хамгийн гол нь хүний зовлон шаналлаас бүтсэн илүү гүн, илүү тайлбарлагдшгүй нууцуд шигс явдал юм. Сүүлийн 10 жилийн турш Аокихара байна. Юунаас илүүтэйгээр үхэл, сүнс гэдэл эсэн бус юмтай л холбогдох болсон. Энд эцсийн мөчөө өнгөрөхөөр ирсэн олон хүмүүсийн улмаас хойно Япон төдийгүй гадаад жургуун өрөөнийг хэвлэл мэдээллийн анхааралд өртсөн юм. Үүний үр дүнд Аокихара өнөөдөр байгалийн гоо үзэсгэлэнг бэлэгдэл байхын зэрэгцээ олон нийтийн нүдэнд айдас дүрм нууцлах газар болон хувирчээ. Аокихарагийн нэр хүнд нь модтын дунд тэнэвчлдэг гих сүнснүүдийн тухай домог яриаг явуулсан гэдэг. Гэвч яагаад заавал Аокихара вэ? Байгалийн гайхамшиг болон түүний гүн зовлон нэгэн зэрэг агуулсан нүтгэн нууцлаг ингэж холбох шалтгаан яг юунд байна вэ? Өнөөдрийн бичлэгээр би та бүхнийг Аокихара руу нэгэн төрлийн танин мэдгүй аялд урьж байна. Түүний урт бөгөөд сонирхолтой төв, байгалийн өвөрмөд шин чанарууд, соёлын ач холбогдол, хүн сэтгцийн эрүүл мэнд, хүний мөн чанартай холбоотой гуниг дүүхүүдийн талаар нэг нэгэнгүй ярилцгаах бол. Энэ бол Японы амьдрал ба үхлийн өгөгт Аокихарагийн түүх юм. Энэхүү аимшигтай ойн түүх байгалийн гамшигаас эхэлдэг. Япон байгалийн гамшигаараа алдартай ч энэ удаа газар хөдлөлт цунаби бус. Харин галт уулын дэлбэрэлт түүхийг эхлүүлсэн юм. 864 онд Фужи уул дэлбэрсэн нь Жиогийн дэлбэрэлт гэж нэрлэгддэг. Энэхүү дэлбэрэлт нь Фужи уулын 2 дахь том хамгийн их сүрэл гамшигт дагуулсан дэлбэрэлт. Ойролцоогоор 10 хоног үргэлжилсэн энэ гамшигын үеэр ургамал мод шатаж, хад чулуу, бороо мэт тасгарч, нуурууд буцлах нь олгүй байсныг тухайн тэмдэглэлүүд дүрсэлдэг. Галт уулын лав Фужи уулын баруун бэлээр урсан доошолж Зэнэн нурт үрж түүнийг хэдэн жижиг нуур болгон хуваасан байдаг. Замдаа таарсан тосхон айлуудыг орморгүй сүйтгэсэн жинхэнэ гамшиг байлаа. Гэвч нэг сүрэл шин зүйлийгч бий болгосон юм. Лав ба шаврын урсгал газар нутгийг тэгшилж хөндийг дүүргэснээр шин сүр үүссэн юм. Яг энэ хадуурсан лавн дээр дараагийн 1000 жилийн турш Аокихара урган бий болсон гэв. Доорглав чулуун суурь ойгөр бүсийн өтгөн болгосноос гадна бороо асгарч багтаж шүүхэр мэт хэсгүүдийг бий болгодог гэж. Мөн лав чулуун дууг шингээдэг тул ой маш намгүм санагддаг. Үүний улмаас ой төрөхөд маш амархан бол. Гэхдээ үн шиг харанхуй, чимээгүй маш олон бий. Энэ нь Аокихараг онцгой болгож байгаа цорын ганц шалтгаан биш. Үүнийг ойлгохын тулд Японы амиа орлоготой холбоотой түүхийг сүгэж харах хэрэг. Японд жисацу буюу өөрийн гараар амнасаа игэх ойлголт нь бусад орнуудтай харьцуулахад илүү өндөр, зарим талаар илүү нээлттэй байсаар ирсэн. Түүхэнд хамгийн тод үлдсэн жишээ нь самурайос сэппуку юм.
Энэ олзлогдохоос зайлсхийх эсвэл нэр төрөө аврахын тулд хийдэг зав үйлээ. Дэлхийн 2 дугаар дайны үед Япон улс үүнийг зэвсэг болгон ашиглаж юу болсныг та бүхэн мэднэ үсттэй. Энэ бол камикадзе нисгчийг бий болгосон юм. Энэ тохиолдолд өөрийн амийг юу гэхийг заавал сөрөг зүйл гэж үздэггүй юм. Шашны өвдөж нүгэлгэж үздэг байсан. 19-р зууны сүүлээр эзэн хаан Мэйжигийн үед ийм үйлдэлийг хоригдсон ч зарим шашны зав үйл үргэлжилсээр байв. Зарим буддын ламнаар ойд гүн бясалгал маш хатуу хоолны тэглэмээр өөрийнхөө мууми болгохыг оролдог байсан үүний нэг жишээ юм. Мөн Обосатэ гэх домог бай. Энэ нь өндөр настай эмэгтэйг уул, ойд орхиж үхэлэх тухай домог бөгөөд бодит байдал дээр хэр үргэн тархсан тодорхойгүй ч Японы мод үхлийн хоорондын холбоог харуулна. Гэхдээ эдгээр нь Аокихарыг онцгой болгосон шалтгааныг бүрэн тайлбарлаж чадахгүй. Үүний тулд бид 20 дугаар зууны дунд үе рүү шилжих хэрэгтэй. 1960 онд зохиолч Мацумото Сейчо Наминото буюу долгионы цамхаг хэмээх өгүүлэг хэвлүүлсэн байдаг. Уг бүтээлийн төгсгөлд гол дүрийн эмэгтэй Аокихарод орж амнасаа игүүдэг. Энэхүү зохиол асар их амжилт олж кино телевизийн олон цувралд хувирсан. Гэвч удалгүй уг номыг биедээ авч явсан байдалтай ойд нас барсан хүмүүс олдож эхэлсэн маргааныг дагуулсан. Үүний дараахан 1993 онд Цурамуватаругийн амиа оролтын бүрэн гарын авлага хэвлэгдсэн Аокихарагийн нэрүндийг бүрч хорцдгсан юм. Ном асар их маргаан дагуулсан ч сая гаруй хувь борлогдож ойг үхэхэд тохиромжтой газар хэмээн тодорхойлсон олон хүнд нөлөөлсөн биз. 1990-ад оны сүүлээр Японы эдийн засаг алдагдсан 10 жилд орж ажилгүйд сэтгэл готрол нэмэгдсэн Аокихарад очиж үхэх тохиолдлууд огцом өсгөд нөлөөлсөн юм. Энэ үед Аокихарагийн нэр улам бүр тархаж байна. 2000-ад онгон гарснаар нас баралтын тоо дээд зэгтээ өрсөн ч асуудал бүрэн арилаагүй. Интернет, хэвлэл мэдээлэл, кино урлаг, ойг улам домогжуулж сүнстэй хараалтыг их яриг дэлгэрүүлсэн юм. 2017 онд YouTube-д Логан Паул ойд очиж нас барсан хүнийг дүрсэлсэн бичлэг нийтлснээр олон улсын томоохон шүүмжлэлт өртөж Аокихарагийн нэрүндийг дахин сэргээсэн. Японы засгийн газар орон нутгийнхан камержуул, эргүүл, сайн дурхны оролцоо, анхааруулах самбар зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Амьдрал бол үн цэнтэй ганцаараа бүү зов гэх мэт мессежүүд ойуд нь битүү байдаг гэж. Эцэст нь хэлэхэд Аокихара зөв хүүхэл бус амьдралыг олгогч газар юм. Түүний өдгөн олон төрлийн амьтан 1200 жилийн настай лаван дээрх экосистем нь пүүжүүл ядл Японы онцгой ариун бэлэгдэл хэвээр байна. Гоо сайхан ба гуниг амьдрал ба хүл зэрэгцээ орших энэ байна. Хүний оршихуйн нарийн төвхтэй мөн чанарыг тусгасан толмит санагддаг гэж. За энэхүү бичлэгийн өндөрлөлцгээе. Хэрэв танд яриулахыг хүссэн сэдв байвал доор коммент хэсэгт үлдээгээрэй. Бас like and subscribe.